Өдрийн бичлэг яриад та нарын намайг тоглооч гээд нэлээд хүмүүсийн хэлсэн блог зургуудыг тоглохоор ирсэн байна. Тэгээ бичлэгний өмнө хэлэх хэдэн юм байна. Тэгээ би 100 сав хүрж байгаа. 100 сав хүрсэн болохоор би спер шилгээд уг нь нэг юу 80 робоксны шагналтай нэг юу тэмцээн явуулсан байхгүй юу? Тэрэн дээр нэг нэлээд олцоор болсон юм аа. Тэгсэн яг наатам таараад нэгнийх нь уцан болохгүй гээд ганцхан л хүн тэмцээнд оролцох боломжтой болж таарад тэгээд тэр үнийг нь яшиг зүгээр 80 робокс аваа гээд өчгсөн. Тэгээд 200 сав хүрвэл тэгээд дараагийнхаа тэмцээнийг зохион тэгэхэд яаж тэмцээнд оролцох вэ гэхээр миний Facebook хаяг руу тэгээд найз үйлсэлт явуулаад тэгэл би тэр тэмцээнд оролцмоор байгаамаа гэж хэлэнгүүт би нэг групп нэмчин тэгээд болоод ер нь бол дараагийн тэмцээн нэг удахгүй хөө нэг 12 дахь өдрийн дараа л болох байх. 200 сав юм чи. За тэгээд өнөөдрийн бичлэгээр угаасаа дандраарч дээрээ сарсанчлан Tiger-ыг хэдүүлээ та нарт дурч үзүүлнэ. Одоохондоо Tiger авсан хүмүүс зөндөө байгаа ч гэсэн аваагүй нь бас дэжгүй их байгаа. Дээрс нь авснууд нь ч гэсэн мэдэхгүй юмнууд бол бас байж магадгүй гэж би ингэж хийж байгаа шүү. За тэгээд өнөөдрийн бичлэгээр ер нь бол тэ та бүхний мэдж ажиллан Tiger-аа л хийн. Одоо миний интрог үзчихэд ороод ир. За интро үзсэн бол тэгээд бичлэгэнд орцгоё. За эхний скил эхлээд хувираагүй байхтай скилүүдээ хийж харуулна. Одоо харж. Хоёрдугаар скил нь ингэж өшөглөөд амар хол тийм нэг хөрөө маягийн юм явуулдаг. За одоо энийг өндрөөс харуулж үзүүлээ л дээ. Яг энэ ингээд нэг салхи шиг юм гарч салхихан гар шиг юм гарч ирж байгаа. Тэгээд энэ бол миний хамгийн дуртай скил зөө. Тэгээд энэ ч одоо нэг скил байна. Энийг одоо энэ бот дээр дурч үзүүлье. Амар гоё анимашнтэй зөө. Тэгээд хувираагүй байхтай скилүүд нэг юм байна. Одоо хувирч харуулна. Easy. Одоо энэний өдөр бол зүгээр эхний скил нэг юмрхүү байна. Амар сүртэй болсон байгааг нь бол та нар харж байгаа. Энд чинь Leopard байж байгаа Tiger болчлоо тий. Leopard-ийн загвар бол яг надад тоглодоггүй байхад бол амар тэнэг санагдсан. Тэгээд нэг нь бол иймэрхүү. Tiger чи хамгийн гол нь Tiger-ыг идсэн байгаа чи 3 төрлөөр хувирна гэдэг байна шүү. 2 төрлөөр хувирна. Яг өөрийнхөө үндсэн яг хэмжээтэй нийлүүлээд 3 төрөл хол. Тэрийг л оролцуулдаг л ахaltaа гэхдээ яах. Чи яах гээд байгаа юм бэ? Угаасаа өгөх юм ээ. Тэгээ скил 2. Энэ болонгууд ингээд ойрын зайных юм шиг надад санагдсан. Range-ийн тийм чухал биш байсан. Тэгээд одоо ингээд байрлалд бол ийм сүртэй байгааг харж байна. Юу болчих вэ? Сийч болсонгүй шүү. Нэр рейнжэнд дэжгүй хоолч юм уу? Одоо энэ ингээд ээж та 3 дугаар скил ингээ удаан дарангуул бас хувирдаг юм шиг байгаамаа. Ингээ одоо яах гэдэг юм бэ? 3 дугаар скил удаан дарангуул бас нэг жоохон өөрчлөлт байгаад байгаа юм шиг байгаа. Тэг ингэж ийм болсон зөө. Ийм болгоод oh my god. 3 дугаар скил бүр амар анимашн дээ мэн үү? Ёо, сэнийг бүр за
3 дугаар скилэн залуусаа бүр амар анимашнтэй юм байна. Тэгээд манмине бичлэг хийж штэ. Яах гэдэг юм бэ? Бимбэ тэгэхгүй бичлэг хийж гин хөө. Таша яав уу? Ингээ намайг өөрлөн зохиод ангууд нь бимбэт гэдэг ингэж ойлгоод байх шиг байна. За энийг бас удаан дарахаар ингэж өгөрд юм байна. Одоо ингэж сая анимашн орсныг та нар харсан байх. Хөнкөө гоё анимашн зав орсон байгаа. Тэгээд энэ дээр pre-master гэдэг энэ нэг юм байгаас тээ. Энэ ингээд дүүрчээр чи яахад байгаа бэ? Би бичлэг хийж байгаа. За одоо ингээд pre-master-ыг дүүрчингүүд V2 хувирлтаа ордог зөө. Тэгээ V2-ыг л товчхон тайлбарлахгүй бол юм pre-master гэдэг нь дуусангууд ингээд за ийм нэг нь бол ийм байна. Амар гоё та нар харж байгаа ийм нэг нь бол ёо солиотэй. За ийм нэг иймэрхүү. Тэгээд G нэг иймэрхүү. Зөвлөлтийн хардаас нэг долгио явуулд юм байна уу? Солиотой. За энэ бол тэгээд C skill 3 дугаар skill буюу C skill хичнээн удаан дарсан ч гэсэн түрүүний шиг тийм бол өөрчлөлт бол байхгүй. Дэжгүй гэж хэлж болох үү? Нэг юм хэлхээ марч энэ нэрээ солиотой өндөр үсэрсэн шүү. Энийг хийчихсэн байхад. Skill. За энэ 2 дугаар skill нь урагшаага юм нэг гал явуулдаг шүү за. Тэгээд бараг бүх скиллээ танилцуулчлаа. Одоо энэ нэг BS ингээд нэг улаан ам цацарж байгаа сте. Энэ улаан ам нь бол миний хувьд бол ядрал гэж ойлгоод байгаа. Тэгээд энэ улаан ам цацарж байгаад ингээд хичнээн ингээд энэ V-гээ дарсан ч гэсэн ингээд хууршлахгүй зөө. Энийг зусалдааж байгаа юм уу, нэг ядрааж байгаа юм уу, манагаа алдаад байгаа юм шиг яриад байгаа надад бол. Гэтэ энэ энийг л хэлдэг. За тэр яах вэ? За ингээд манагаа алдаад дуусчлаа зүгээр. Тэгэнгүүт энэ бол хязгааргүй. Ямар ч хязгаар байхгүй. Дээрэс нь нэг юмлгээ марчиж. Энгийн хүн байгаас 11 удаа өсөрдөг байхгүй юу? Одоо чи 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 12 тэр өсрэлтийг тооцохгүй байна. За ингийн за нэг 10-аас 11 л юм байна л да. За 10 л гэж тооцъё. Тэгээд одоо Leopard-ыг харж үзье. Биш ээ. Leopard байхад чи энэ бүр балаа их үсэрдэг байсан санагч байна. Одоо тэр альтайгаа засч өггүй харцгаая. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 11 за тийм яг л ингийн хүн шиг өсөрч байна. Алдаагаа зассан байна. Гэтэ амар өндөр өсөрж байгааг та нар харж байгаа бах. Сансар өтргөө сая өндөр өсөрч шин. Бүр доороо эргэлцээр л өдөгнөөс. Тэгээд амар өндөр өсөрдөг болцоо. Одоо ингээ гүүгтэйчсэн амар дог гүйдэг. За тэгээд юу нь бол юм нэг дог. За энийг бол би бол Даргоныг ялах үйц Даргоныг бүр амар гусхийц байгаа гэж дотроо тооцоод байгаа шүү. За тэгээд нэг ийм дэжгүү юм байна да. Харагдах байдлаасаа бол энэ өөрлөл нь ингэж харагддаг. Тэгээд энэ өөрлөл нь болгонгууд ингэж харагддаг. Тэгээд бичлэгийн төгсгөл нөгөө мэдээлэлээ би оруулахаар угаасаа оруулна. Тэгээд та нар үзчихгүй дөө. Нэг юу хүрэн байгаа гэдэг нөгөө миний фэйсийг ин байна. За тэгээд сайхан оруулчихсан байгаа. Тэгээд нэг тэгээд за энэ аяг руу тэгээд та нар ямар тааж найз зөвсөлт явуулна зөө. Тэгээд явуулна. Тэгвэл би та нарыг энэ шилдэг үзэгч тэгээд энэ группт нэмнэ. Тэгээд энэ группээр тэмцээний зар тэгээд наадын бичлэг нь та нар орж болно. Тэгээд бүх тэмцээнд үнэгүй оруулшаар. Үнэгүй бүх тэмцээнд орно. Тэгэл ер нь юм үнэгүй болно. Тэгээд миний сувг ер нь тэгэл амар тийм OP тэгээд миний сувгийн
Дараа нь тэгээд Мозодыг авах юм билүү? Тэгээд Ардажин шилдэг үзэгчдийн групп байгаа. За тэгээд та нар над руу найзын хүсэлтэд явуулаарай. Тэгээд шилдэг үзэгчд группт орё гэж бичингүүд тэгээд та нар бүх юмд өнгөө орох боломжтой, миний бичлэгэнд ч орох боломжтой. Ер нь тэгээд болчихж байгаа наа.